Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд Калибек Ковландик өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус улсын ерөнхийлөгч Назарбаевын ард түмэндээ хандсан илгээлт болоод тус улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг танилцууллаа. Энэхүү хэдийн хөгжлийн стратегийн төлөвлөлт нь тус улсыг 2050 он гэхэд дэлхийн хөгжингүй 30 орны тоонд багтаах зорилттой байна. Бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнийг жил болгон 4-өөс доошгүй хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг 30%-аар нэмэгдүүлэх зорилготой байгаа. Экспортыг 70% хүргэх зорилготой. Шинжлэх ухааныг бас 3%-аар өсгөх бодолтой байгаа. Зорилттой байгаа. Цалин тэтгэмжийг бас 40%-аар нэмэгдүүлэх зорилготой байгаа. Нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2050 он гэхэд $60,000 хүргэх зорилготой байгаа. Энэхүү урт хугацааны зорилттой хүрэхийн тулд тус улс шинжлэлийн аж үйлдвэрийн хандлагыг засан залруулж эрч хүчийг нэмэгдүүлэх, газар тариалан аж үйлдвэрийн салбарыг шинжлэлийн голдролд оруулах, шинжлэх ухааны оролцоо ихтэй эдийн засгийг бий болгох, хотын бөөгнөрөл тээвэр эрчим хүчний гурвалсан дэд үтцэн эрчимтэй хөгжлийг хангах, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх болоод иргэдийнхээ оюуны чадамжийг дээшлүүлэх гэсэн үндсэн 6 хэсэгтэй ажээ. Энэ хөтөлбөр 2 үе шатаас бүрдэж байгаа. Эхний үе шат нь болохоор 2030 он хүртэл эхний үе шат, хоёрдугаар үе шат нь болохоор 2030-аас 2050 он хүртэл. Эхний үе шатад болохоор автобус, автомобиль техник бас бүтээх тийм зорилготой байгаа. Хоёрдугаар үе шатад болохоор энэ бүх юмд болохоор эдийн засагт бас тулгуурлаж байгаа. Эдийн засагт бас маш их холбоотой. Хамгийн гол зорилго нь болохоор Казахстаны ард түмний сайн сайхны төлөө. Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч энэхүү урт хугацааны төлөвлөгөөг засгийн газартаа даалгавар өгч боловсруулсан бөгөөд дараагийн 15-аас 17 жилд Казахстан улс өргөн цар хүрээгээр хөгжих боломжтой гэж үзжээ.